За сайн бацгаана уу бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Анигийн YouTube сувагтаа хамт аваад баярлалаа. Тэгээд яг энэ галтгооноос та хэддэг мэдчлээгүй, бичлэг хийгээгүй аягүй их утсан байна. Тийм болохоор энэ удаад хоолныхаа зурглалыг өргөжлүүлэхээр боллоо. Тэгээ өнөөдөр хэдий 4 сарын сүүлч гэсэн бас гадаа аягүй тийм хүүтэн салхитай муухай өдөр байгаа учраас маш тийм сэтгэл дотно өөр юм шиг болсон юм хоолнуудаас хийж идэ гэж бодож байгаа учраас орос хоолны зурглалаа оруулахаар болж байна. Тэгээд рецептээ сонирхолтой айл өргөжлүүлэн видео та хамт байгаарай. Баярлалаа. За өнөөдөр эхний хоол болохоор сырники байх болно. Тэгээд сырникийн хөвчлэн өглөөний цаан дээр гэр бүлэрээ иддэг тийм одоо нарийн боо гэх юм уу нэг тийм одоо арцсан боо байгаа. Уул нь арай өөр эдэм шиг арцаар хийдэг боловч монгол арцаар өнөөдөр хийх чинь. Тэгээд гурил хэрэгтэй, энгийн гурил, нэг өндөх хэрэгтэй, жоохон давас, тэгээд жоохон сахар, иймэрхүү бүтээгдэхүүнүүд орно. Маш хурдан амттай болдог ийм рецепт байнамаа. За ингээд арцаа задлаад хийсэн байгаа. Дээрээс нь нэг ширхэг өндгөө хаглаад хийчихнэ. За тэгээд багахан бүр шпотка гэж хэлдэг шүү дээ, тий. Бүр нэг чимэх давс хийгээд. Тэгээд энэ сахар маань өөрөө болохоор 5 граммынх байгаа. Тэгэхээр энэс хоёрыг нь уул нь бол яг 2 шүлний халбаар хийх хэрэгтэй байхгүй юу? Гэтэ нэг 20 гаруй граммыг хийхэд болно. Гэтэ эндээс ингээд харахад манай энэ арт маань өөрөө 14 грамм сахартай гэдэг энэ дэр нь бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр үлдсэн 10 граммын эндээс хураагаар хийчихье. Гурилных нь хувьд жоохон юм овоолонтой байдаг шүү дээ. Скорка гэдэг. Иймэрхүү 2 хагас юм уу? 3 байхад яг нэг өндгөр хийж байгаа ийм дөрвөлжин хаарцсан дээр бол таардаг. За тэгээд хитрхи урсаад байвал нөгөө хэлбэртээ орохгүй айгүй хэцүү. Бас хитрхи гурлын нэхтүүлчих юм бол гоё нөгөө хөвсгөр аарцсан гэхээсээ илүү гурлан болчдөг байхгүй юу? Тэгэхээр та энийг сайхан задлаад ямар ч бонгор байхгүй болсон сайхан задлаад өгнө. Ийм боллоо. Ерөнхийдөө ийм текстурын ойроос харуулъя. Нилийн ийм өтгөн ингээ халбагнаас ямар ч байсан хааргүй ийм байх ёстой шүү. За одоо тэгэнгүүтээ хэлбэрт оруулахын тулд жоохон хураа гурил мэдээж цацаж өгч байгаа л үзэж тарна да. Тэгээд орсод болохоор ерөнхийдөө өглөөд оладьи юм уу сырники айгүй их хүүхдүүд дагаа хийж иддэг. Тэгээд оладьигийн хувьд болохоор ийм хэлбэргүй зүгээр шүү халбаараа хэлбэрийг гаргаад хайрлын таван дээр шууд унахчдаг бол сырникигийн хувьд ингээ хөөрхөн гоё хэлбэрт оруулах нь айгүй чухал байдаг. Тийм болохоор эхлээд нэг юм бөөрийнхий аваад энийг гурланд ингээ ороогоод гараа ер нь ингээ гурлалгаж жагаад энэ бөөрийнхий бөмбөг болгоно. Бөмбөг олгож яснаа. Уул нь яг нэг хоккейны шайба байдаг штэ. Энэ бөөрийнхий шайб шиг тийм болох хэрэгтэй байхгүй хэлбэр нь. Иймгүүд иймэрхүү стакан авангуудаа энэ гурлан дээр хамгийн гол нь гүйж явах хэрэгтэй шүү. Нэлээ хангалттай гурлаа авах хэрэгтэй. Ингээд игүүлчихсэн. Тэгэхээр иймэрхүү хэлбэртэй гараад ирж чад. Нэгэ дээрээс нь жоохон ингээд дараад ингээд өгчнө. Тэгэхээр яг ийм төгс хэлбэртэй хөөрхөн ийм сэрник болж байгаа. Одоо эднээсээ бэлдэж тавьчаад бүгд ингээд шарааллаа. Яг ийм ойролцоо хэмжээтэй айлгуулах ийм ижлэхэн дүрстэй сэрникийг гаргахыг хичээгээрээ. Тэгээд минийхээс бол түрүү нэг өндгөр хийсэн гурлаар бол ийм 5 гарч байна. Тэгээд одоо сайхан маслан чараад хамтдаа харцгаая. Шаруултаад ажлаасаа болчонгууд нь таглаад нэг 3 минут орчим жигэнчих хэрэгтэй. За ингээд өглөөний цай бэлэн боллоо. Цэцгийтэй сэрники буюу арцаар хийсэн юм боо байгаа. Тэгээд энэ дээр нэг жоохон фейл болсон юм нөгөө уулын сахарны пудр цацвал айгу гоё харагддаг. Энд нөгөө нэг коконат зүгээр юм нөгөө үрцнүүд эдэн штэ кокосны тэр байхаар ингээд ямар ч гэсэн нэг жоохон цагаан өнгө оруулах гэдэг ингээд тавьчлаа. Тэгээд өглөөнийхөө цаг гоё. Bon appétit.
ингээд нөгөө нэг тагийн тавиад жигнээ тавихаар ерөөдөө голдоо болох хэвээр шүү за. Бүр нэг гоё болж. Энэ DJ Arts нь өөрөө айгуу гоё юм байна. Нөгөө нэг Arts гэж бичсэн нэг юм сүүгээ юм жижиг нарийнхан байдаг шар. Тэрнгөр өмнө нь хийжсэн арай хэсэглэн байсан. Энэ бол айгүй тийм гоё зөөлхий юм байна. Манай аав ээж хоёр нөгөө залуудаа Оросд сургууль төгссөн байхгүй айлал нь. Тэгээд ерөөдөө төгсөж ирээд намайг манай дүү гарангууд айл айлын Орос цэцэрлэг төгсөн. Тэгээд Орос цэцэрлэг чинь шууд Орос 10 жил рүүгээ шилжүүлээд авчдаг. Тийм болохоор яг нэг тийм Орос стилээр жоохон явсан. Амралтын өдрөөр ээж заавал өглөөд ингээд нэг юм ингээд шараад ээжэд. Тэгэхээр яг ингээд нэг гоё мааланд юм хайрж байгаа өнөр болвол бүр ингээд гэрээр ингээд харахаар айгүй гоё юм. Амралтын өдрийн нэг гоё тийм cozy тийм мэдрэмж дандаа надад төрүүлээд байдیں۔ Бүр ингээд юу юунаас илүү бас санцсан байж байдаг шүү дээ айгүй гоё. За гадаа багхан нар гарсан шүү. Бараг үүлэн жилийн нар юм шиг байгаа. Тэгээд манай найз надаа ийм snake plant өгсөн. Өөрөө нэг өөрчлүүлсэн гээд no bird's nest гэдэг төрлийн байлаа. Монголоор одоо юу гэдэг юм болоо ямар ч хэсэн шувууны үүр гэдэг төрөл нь. Тэгээ би юм нөө кактусны жижигхэн зохиомж хийж байгаа. Энэ snake plant болохоор юм кактуснуудтай 100% яг хамт нэг курсын зохицсон юм байлаа. Тэгээд өмнө нь болохоор ийм юмд өөрчлүүлсэн байсан болохоор манай найз жоохон буруу исэн байлээ. Энэ бол бүр ингээд лаг шавар шиг байхгүй юу? Цэцгэнд энэ бегония гэдэг энэ бүрсээ өө сайн байлаа. Гэрээ угамал юунд байгаа? Соёолж байгаа. Тэгээд нөгөө өөрөө юутай? Тажилнаа грунт гэж байгаа. Тийм тижэлтэй. Тэгээд биог хүмүүс гой хүрсэлээ. Ингээ хатамаа цагаан жижиг юм юутай? Энд ч юу юм бэ? Нөгөө чулуунууд бас дотор ингээ хийгээд өгсөн. Gravel. Багт хүрсэлээ. Илсмэстэй. Энэ гаднах навчнууд нь жоохон ингээ томдоод ингээ тэгшин биш ураад жоохон муу харагдуулаад энэснээс нь авлаа. Одоо ингээд энэ навчнуудыг ингээ авчихлаа. Эндээс гарч байгаа юм ингээ чөлөөтэй ишгээд дэш урахраа. 4 сар төрсөн хүмүүсүүдийг ийм газар шураатай зурлах туртай хүмүүс гэдэг гэсэн яг үнэн баха. Цохон ашгаар дандаа тийм байгаад байт. Би бүр ингээд гоё юм өмсүүлмаар санагдаж шүү дандаа. Эндээс ингээд цэцэг гартай хараа. Хавралсан жаа. Өглөө амжиг, суулгаж амжаагүй байжсэн чинь бүрхэн шар цэцэг гартай. За өдрийн хоолндоо махта бэлэнж хийж идэ. Тэгээд мэдээж биднээс гурил хэрэгтэй. Зүгээр энгийн гурил сүгээр зурна. Тэгээд нэг ширхэг өндөг хэрэг олно. Бэлэнжийн жирдээс олон өндөг заавал шаардлагатай биш ээ. Тийм зүгээр уурахгүйгээр л зөв технологиор хийх нь чухал. Тэгээд давс, сахар гэдэг амлагчууд ванилины сахар байвал айгу зүгээр бас гоё нэг тийм гоё одоо тоон амт оруулж өгдөг. За тэгээд тос сүлднийх байгаа. За бэлэнжиндээ нэг өндөг. Сахар 5 грамм арай багаар хийчээ. Тэгээд жоохон давс. Үнгүүл ялэг давс. Тэгээд ванилийн сахараа энэ ч өөрөө хийдэ 8 грамм юм байна. Би ороод нь жоохон 2-3 грамм л болж байгаа юм шүү. Энийг ихлээд нэг жоохон хутгаад зүгээр зураад за бараг бүрэн нэг бүтэн стакан багт болно дөө.
Ганыхан бас хэмжээг сайн мэдэхгүй мангарлаа. За тэгээд энэ нөгөө нэг будааг шаагчтай хамт ирдэг аягаад штэ тий. Тим аяг байгаа. Тэрнгээр нэг иймэрхүү өтгөндөө ийм микс эхлээд гарна. Тэгэнгүүт ерөнхийдөө beginner одоо дөнгөж бэлэнжиг хийж сурж байгаа ч юм уу, сайн хийж чаддгүй, эсвэл урагдахгүйгээр яг ингээд баттайгаар гоё болгомоор байвал нэг тийм трик гэх юм уу. Тийм байдаг. Тэрний юу гэхээр одоо биднээс буцалсан ус хийх хэрэгтэй. Буцалсан усаар зурна. Одоо ишигээ халуусаа ингээд интервалтай хийгээд газ сутгаад өгнө. Тэгэхээр ерөнхийдөө текстур нэг иймэрхүү болох хэрэгтэй шүү. Яг ийм дээрээ л бэлэнчиг гоё нөхтэй болдог байгаа. За одоо наалдуулахгүй тул тосоо шууд өөрлөнд хийн. Хариулын тавган дээрээ тосоо хийхгүйгээр тосон тайрахгүйгээр шууд дотор нь тосоо хийх нь гол бас нууцынх нэг байгаа шүү. За тосын уулынхаа 3 албаг стандарттай жог илүүтэйч. Тосын ингээ сайхан задарчлаа. Задраад нийт ингээ миксэндээ сайн орчлоо. Маслаар хаваа сайхан ингээ таслаад өгнө. Тэгэхгүй эхний удаа таслан дараагийн удаа тас хэрэггүй шүү. Миний хариулын тавг жижиг учраас айгүй баг тал аяглал орох та. Ерөнхийдөө болж байна. Тэгээ халаагүй. Оосод эхний бэлэнчиг биш гэж даварсууд яг хэлдэм дөө. Эхний бэлэнчиг нь тооцдгүйгээд дандаа янз бүрийн алдаатай болдог учраас ийм хөө нүхтэйхэн шиг л байж байгаа шүү дээ. Өөрөөсөө тустай болохоор наалдахгүй. Хариулын тавган бас нөгөө хуучин доотлон ингээд ардаазаа хариулын тавган байж бас болохгүй. Тэгээд ерөнхийдөө катарчсан бол гэл хийх юм дөө. Нийт болохоор 1 2 3 4 11 12 13 бэлэнчиг гарсан байгаа юм даа. Энд 14-ийг хайж байна. Одоо жоохон ганцхан юуныг үлдсэн байгаа бэлэнчиг үлдсэн байгаа. Ингээд яг 15 бэлэнчиг. юм бэ шүү манайхаа. Араас нь доторх оромог одоо нөгөө доторх махаар хийчээ. За бодоогоо хийсэн. Тэгээд дан мах болохоор амар хурц болоод байгаа юм аа. Тэгээд тэрээс ногоон одоо жоохон дуугаа хийж болно. Тэгээд ногоон сандын ч юм уу. Дан ногоогоо хийх хэрэгтэй. Яа тэгвэл таглаад тавьчих. За өдрийн хоол маань бэлэн боллоо. Энэ болохоор будаатай фаршгаа. Энэ болохоор резискний салаад. Тэгээд 15 бэлэнч гарсан. 15-ын дэж байна. Нэг түлэнхий, нэг доотлохын түлэнхий, нэг түүхий гарсан. Тэгээд энэ эхнийх нь болоод энэ хамгийн сүүлийнх. Орсуудын хэлбэр бол кружевны блинчики бүр юм нөгөө нөхтэй яг тор шиг. Тэгээд өөрөө юм зөөлхөн.
Тэгээд ингээ урагдахгүй байгаад амархан урагдахгүй ийм бэлэн чигнүүд болсон байна. Сүдэ байх уу за. Орсод уудаг шүү. Махта. Яами. Эндээс хийд ч өөддгөө шүү те. Бэлэн чигнэр хаамгүй хаа. Дискон дуртай юу? Раамер дуртай. Нэр өөрийнх нь талаар нэг fun fact хэлэх үү? Би Эрдэнэтэд төрсөн, Эрдэнэтэд бас өссөн. Тэгээд бас Арцангуй хойно 10 наснда орж ирсэн хотод. Хотод орж ирсэн ч ээж аав нүүцэн байсан. Би тэнд тэгээд нөгөө сургууль нь аягүй сайн. Дандаа орсуудтай сурдаг тийм байсан болохоор баг сургуулаа заавал төгсгийгээд тэндээ 4-р ангиа төгсөө 5-р ангиасаа хотод шилжиж ирсэн. Тэгээд ор сургуулийнхаа яг хавар болохоор маслины цаг өндөгний баяраа хийх гээд тэрний наан ингээд аюугаа том ингээд сүрлэн хүн ингээд хийж байгаа шатаагаад тэгээ бүр юм том хоккейн талбайд битүү ингээд бэлэн чигнүүдийн юм лангуунууд ингээд багш нар ажилуулаад тэгээ ээж аав нар нь хүүхдүүдтэй нэг хэдхэн төгрөг өгөө явуулчихна. Тэгээ өдөржингөө тэр гадаа тэндээс нь байгаа мөнгөөрөө бэлэнчиг авч идэл хажуунаас нь юу эдийн чихэр жимс авч идэл тэгэл найзуудтайгаа өдрийг тэгэж өнгөрүүлдэг байсан. Тэгээ хамгийн сүүлд нь өдрийн яг дундтаа болохоор сүрлэн хүнээ хамтдаа шатаагаад тэгээд ерөөхдөө өвөл дуусаад хавар ирж байна гэсэн тийм одоо церемони одоо ёслолын ажиллагаа гэх юм уу? Тийм юм ингээд хийдэг байсан. Айгуу гоё сайхан дурсамжууд байт юм уу? Өнөөдөр Эрдэнэтээс ч юм уу, за Дархнаас ч юм уу, ер нь Улаанбаатараас бусад газраас үзэж байгаа хүмүүс хүүхдүүд ах юм бол коммент хэсэгт өөрсдийнхөө байршлыг бичээрэй. Тэгээд ер нь яг видео одоо юу гэдэг ямар хүртээмжтэйгээр хаанаас орж үзэж байгааг гинт амар шалгамар санагдчихлаа. Тэгээд надад туслаад коммент үлдээгээрэй. За одоо болохоор цайтаага десерт маягаар бэлэнчгээ хитнэ. Тэгээд масл ингээ хайлуулсан байгаа пэйжэнд. Тэгээд орсууд зүгээр яг ингэ дүүрээд мална. Тэгээд ингэ ичдэг. Орсон маслан дүүрээд баранта. Yummy. Super nice and all my friends pulled up for good vibes. We know that the goodbyes could be gone too soon. We ain't tryna live forever, just live it up. Baby, I know life's better when I'm with you. За хэдэл одоо болохоор орой хоол хийж идэв. Тэгээд орой хоол юм чинь хамгийн алдартай орс шүл болох бош хийж идэв гэж бодлоо. Тэгээд бош ер нь бол орой хоол нь маш тохиромжтой байдаг. Хэрвээ хүмүүс багтаа хийх юм бол нэг аяга бош шүл 150 ккал байдаг учраас айгуу дижилд олон төрлийн ногоо ордог. Дээрээс нь калори багтаа юм сайхан болоогоо. Тэгээд бүтээгдэхүүнүүдээ иймэрхүү байдлаар бэлдсэн байж байна. Би болохоор өмнө нь нэг шүл гаргаад үхрийн яс чанаад шүл гаргацсан байсан. Тэгээ тэрнийхээ тосын шүүгээд авцсан гэд бэлдсэн байгаа. Үхрийн мах, за мэдээж бош хэмжин, хүрэн манжин, сонгон сармис, ганцаар ширхэг төмөс, луун тал нь орох бах. Тэгээд бакан байцаа орно. За ерөөхдөө иймэрхүү зүйлүүдээр гяс аяг шүл хийгээд утчих. Гээ за сармис байцаа сонгон нэг ширхэг төмөс, тэгээд махаа ингээд хэрччлээ. Хүрэн махаа ширхгийн эсрэг, тэгээд луунгаа орсон, манжангаа орсон. Тэгээд одоо шүлөө хамтдаа хийж эхэллээ.
Bosch-ны тэр өөрийнх нь өвөрмөц амт биднийг оруулж байгаа юм л дээ. Тэгээд за Bosch хийж чаддгүй хин гэж ингэж таад манд бодож магадгүй хийж чаддгүйгээ харуулахаас илүү ямархуу аргаар яаж хийдэг вэ гэдгийг үзүүлж байгаа шүү. За энд төмс мах хоёр буцалж байна. Одоохондоо шүл давсгүй байгаа. Давсаа нэлийн сүлд нь хийвэл айгуу гоёлдог. Тэгээд хэцээ чи. Асууд авлагчнаасаа гэх юм бол лаврын авчаа хийж байгаа. Тэгээд бацаа буцалж байгаа. Тэгээд одоо нөгөө тэгээд за тэгээ сая болон сарамсаа хийсэн тэрийг зургийг хоморчихлаа. Secret ingredient нь болохоор дарсан үгэрцээ байгаа. Дарсан үгэрцээний шүүс хийхээр яг нэг гоё Украин Bosch байдаг. Тэрний нэг тийм эсэглэн амт айгуу гоё орж ирдэг учраас би ингэж тий таад ингэж хийдгүү үгүй юу? Гомд хэсэгт бас бичээрэй. Бусад амтлагч гэх юм бол укроп тэгээд петрушка хоёр хэрэглэж байна. За одоо бас давсаа хийгээд авчиж хамгийн сүүлд нь хайхан болдог. Давсаа хийгээд. За оройн хол бэлэн боллоо. Аяг Bosch тэгээд тостерсан хар талах дээрээс нь жоохон цэцгий. Тэгээд Bosch болохоор мануцтай хэдүүл илүү гоё болохоор би өөрөө хувьдаа мануцанд дуртай болохоор мануцтай хэлээ. Нэрэ та хэд нэг Орсын нэвтрүүлэгт орсноо ярьж өгье. НТВ-гээр гардаг байсан Paedim гэх нэвтрүүлэг байсан да. Байсандаа ч гэж одоо гарч байгаа гэхдээ хөтлөгчийн солигдсон. Тэгээд ингээд оцсон уус солондоо ингээд аялаад юм үзээд дээрэс нь яг тухайн улсынхаа нөгөө хоолыг хийж үздэг тийм нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тэрний Монголд ирсэн юунд нь 2017 онд Монголд ирсэнд нь 17 дахь оны сан сахгүй байна. Нилээд энэ жилийн өмнө нэвтрүүлэгт нь орж ирсэн. Тэгээд би болохоор өөрөө яг Монгол улсыг ингээ амар тийм юник амар юм дэлхийд ингээл цор ганцтай айгу өвөрмөц гэдэг байдлаар танилцуулахыг амар хүсээд тэгээд банштацаа хий гэж бодож байсан байхгүй юу. Одоо ягаад тэгэхээр гадаадынханд бол банштацаа ч айгу тийм өвөрмөц хооштэй баншиг ингээд одоо сүүн дотор те ингээд цайн дотор чанаад тэгээд тэрэн дээрээс нь давстай доороо будаатай бас махтай ч байт юм уу те. Тэгээл ингээд нэг хуурж муурж агаал цайгаа хийнгүүт чинь ингээд уур муур савсаал би амар эффекттэй тийм хоол хийгээ бодож байсан чинь яг тухайн тэр Монголд ирсэн нэвтрүүлгийн спонсорсон нэг байгууллага нь болохоор юу өгсөн байсан юм бэ? Цаанаас гэрээтэйгээр хайруулын тавг рекламдах тийм эпизод одоо тийм дугаар байсан юм байна. Яг гоо ингээд бүх юм цаанаасаа спонсордсон скрипттэй яг энэнгээр авна гэдэг ингээд бүх түүхийд мэдээ бэлтгэсэн байгаа учраас ингээд өөрчлөгдөх ингээд боломжгүй л болсон л доо. Аялж явж байгаа нэвтрүүлгийн баг учраас амар хурдан юм хийх гэж бүр ингээд самгардуулаад бүр ингээд бүр яаруулаад тэгээд ямар ч байсан гялс ингээд бичээл дуусаал тэгээд нэвтрүүлгийн дараа нь гарсан байсан. Тэгээд нэг тийм хөвгчлөлтэй гэх юм уу дурсгалтай тийм мемори байдیں۔ За ингээд өнөөдрийн влогтой хамт байсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Санал сэтгэлдлүүдэд доотлын комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд асуух зүйл байвал мэдээж Ани даавар зураас мөхөд гэсэн хаягаар DM бичгээд чөлөөтэй шүү. Тэгээд өнөөдрийг хамт өнгөрүүлсэнд баярлалаа. Баяр таа.